Улаанбаатар хотын агаарын бохирдлын 50%-ийг айл өрхийн яндангаас гарах утаа эзэлдэг гэсэн тооцоо бий. Энэ гол үүсгүүрээс гарах бохирдуулагчийг багасгаснаар агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж болохыг хэн бүхэн мэднэ. Гагцхүү хэрхэн яаж гэдэг дээр ухаан зарж элдвийг оролцсоор нийслэлчүүд бид хэдэн жилийг ардaan орхисон. Энгийн иргэдээс эхлээд эрдэмтэн мэрэгд хүртэл ухаанаа уралдуулах болсон Улаанбаатарын утааг бууруулахад нэмэр болох үүднээс энэхүү нэвтрүүлгээ бэлтгэж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар янз бүрийн судалгааны ажил хийж амьдрал дээр туршиж байгаа газрын нэг бол Монгол Улсын их сургуулийн сэргээгдэх эрчим хүчний лаборатори юм. Энд сэргээгдэх эрчим хүч тэр дундаа нарны дулаан, нарны цахилгаан үүсгүүрийн технологиг судалж, Монгол орныхон эрс тэс цаг уур хэрэглээний онцлогт тохируулан нутагшуулах ажлыг хийж байгаа юм. Нарны эрчмийг ашиглан айл өрхүүдийн халаалтыг шийдсэн бусад улс орны арга туршлагыг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн судалгаа хийсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ. За бид энэ нарны агаарын халаагарыг зохион бүтээхдээ Норвегийн инженерийн зөвлөгөө тусламжийг авсан. Энд бас талархлаа илэрхийлэх ёстой. За энэ нарны агаарын халаагурыг бол 100 айл бид нэр бодит орчинд нь туршилт хийсэн байгаа. Тэр туршилтын үр дүнгээр бол халаалтын 3/1-ийг энэ нарны агаарын халаагураар хэмнэх боломжтой тодорхойлсон. Өөрөөр хэлбэл 3 удаа галлага хийдэг айл 2 удаа галлага хийдэг болсон байгаа. Тэгэхээр утааг 3/1-ээр бууруулах боломжийг бол харуулж чадсан. Манай лабораторид нарны агаарын халаагуур гэж төхөөрөмжийг туршиж зохион бүтээж байна. За энэ нарны агаар халаагуур нь болохоор орон сууцны байшин, гэрийн урагшаа харсан хэсэгт байрлана. Ингээд байшинд бол ийм хоёр нүх гаргаад өрөөний бүлээн агаарыг сорж аваад нарны зайгаар ажиллах сенсээр сорж аваад халаагаад буцаагаад өрөөнд нь оруулдаг. Ийм хялбар хүчтэй төхөөрөмж байгаамаа. Бид нар бол агаарын бохирдлыг бууруулах 100% боломжийг л ингээд хайгаад эддээ шиддээ технологи хайгаад байдаг. Тийм технологи бол бас тэр болгон байдгүй. Тийм учраас олон технологиудын жижигэн аривлан хэмнэлтийн нийлбэрээр бид энэ утааны бохирдлоос гарна гэж бид нар үзэж байгаа. Тийм учраас аривлан хэмнэж байгаа утааг бууруулж байгаа тэр хувь хэмжээг бага гэж үзэлгүй жижиг технологи дээр дор бүрнээ нягт нямбай ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Эднийхэн нарны агаар халаагураа улам сайжруулснаар 30-40 хэмээн хүйтэндэж хэвийн ажиллаж чадахуйц халаагуур зохион бүтээжээ. Үүнийг 2 дахь жилдээ хийж байгаа туршилтууд харуулна. 100 айл орчимд амьдардаг айлд энэ халаагураа суйрлуулж хийсэн туршилтаар тухайн айл халаалтынхаа 3/1-ийг хэмнэх боломжтой тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл өдөрт 3 удаа галлах айл 2 удаа галлаж нүүрсний хэрэглээгээ багасгах гэсэн үг юм. Манай орны нөхцөл байдлаас хамаарат өвөл нь болохоор нарны цэцэрэг болохоор харьцангуй багасдаг учраас ашиг төлөвийн коэффициент нь болохоор буурах хэдий ч хавар намрынхаа цагтаа болохоор энэ бол маш өндөр ашиг төлөвтэй ажиллах юм байна. Барилга дээрээ суйрлах юм байна. Барилга дээр байгаад ард талаа энэ гадна талаас сайн харагдж байгаа. Дээр доор ийм хоёр хоолойтой байгаа бөгөөд доод дэд хоёр хоолой холбогдоод энүүгээрээ өрөөний агаарыг энүүгээрээ урсгалаар оруулаад энэ дотор агаар нараар халаагаад тэгээд өрөөгөө дулаацлах юм байна. Дулааны шугам шүлжээд холбогдоогүй тийм айл өрхөөд тийм ээ. Гэр хорооллын айл өрхөөд ерөнхийдөө тохиромжтойгоор хамгийн хямд зардлаар өдрийн хэрэглээг нь багасгах, бууруулах зорилготой. Биднээс энэ дээр нэмэлт хийж сайжруулалт хийж байгаа юм болохоор энэ гэр доторх агаараа буцааж эргүүлж ашиглаж байгаа учраас гэрээ агаараа мөн цэвэршүүлж илүү сайжруулах ямар нөхцөл боломж вэ? Тэрийг болох энэ дээр нэмэлт технологи байдлаар дараагийн сайжруулалтыг ерөнхийдөө хийж ажиллаж байна. Сүүлийн үед манай оронд өөрийн онцлогтой олон төрлийн нарны зайн технологи нэвтэрсэн. Эдгээр нь манай нөхцөлд бүрэн хүч чадлаараа хэвийн ажиллаж чадаж байгаа эсхийг нарийн хэмжиж тогтоох шаардлагатай. Ийм хэмжилтийг сэргээгдэх эрчим хүчний лабораторид хийдэг. Ингэхдээ янз бүрийн багаж ашиглан бодит орчинд нь хэмжилтхийн шалгадаг. Энэ төхөөрөмж нь нарны утаа цахилгаан үүсгүүрийн гүйдэл хүчлийг хэмжээд тэгээд хамгийн их чадлыг гүйдэл хүчлийн аль үед хамгийн их нарны утаа цахилгаан үүсгүүр хамгийн их чадал гаргаж ийн тэрийг нь хэмжиж авдаг.
бүртгэдэг. Тэгээд тэрийг графикаар үзүүлээд үзүүлдэг одоо тийм багж байгаа. Бид нэр энэ дээвэр дээр сая хэмжилт хийсэн үр дүнгээ ингээд харж байна. Нарны зайн одоо гүйцэл хүчлийн мөрийг энэ дээр илэрхийлэн харуулж байна. Тэгэхээр хэдийгээр адилхан технологи байсан ч гэсэн үйлдвэрлэгчээс хамаарат дүүргэлтийн коэффициент хэр сайн бэ гэдгийг энэ графикаас бас ажиглаж харах боломжтой. Өөрөөр хэлбэл ижил төрлийн технологитой ч гэсэн үйлдвэрлэгчээс хамаарсан чанарын ямар ялгаа үүсэх вэ гэдгийг наривчлан тодорхойлж болно гэсэн үг. Эрдэмтэн судлаачид оюутнуудын хийж байгаа өөр нэг судалгааны ажил бол хувийн орон сууцнд зориулсан нарны вакуум коллекторын судалгаа юм. Дэлхийн нийтээрээ өргөн хэрэглэдэг нарны коллекторыг Монгол орны нөхцөлд хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар тэдэс судалдаг. Үүнийг тогтоохын тулд хийдэг туршилт нь оптик бууралт буюу бохирдлоос болж нарны эрчим хэдэн хувиар буурч байгааг, тэр нь коллекторын ашигт үйл хэр зэрэг нөлөөлж байгааг тодорхойлох зорилготой юм. Дэлхийн нийтийн одоо сэргээд хэрчим хүчний үйлдвэрлэл бол бүгд найрамдагтад ард улс тэргүүлж байгаа. За тэр утгаараар тэр бүгд найрамдагтад ард улсын нарны коллекторуудыг их хэмжээр үйлдвэрлэж байна. Гэхдээ эдгээр коллекторууд нь ерөнхийдөө юм дулаан уур амьсгалтай нөхцөлд тохирсон үйлдвэрлэгдсэн байгаа. За манай Монгол улс бол хүйтэн сэрүүн уур амьсгалтай учраас бид нар түүн тохирсон одоо яаж Монгол улсад ашиглал илүү боломжтой, ямар ашиглал илүү үр дүнтэй байх талаар бид нар зохиомжуулж энэ сэргээд хэрчим хүчний лаборатори судалгаа шинжилгээ хийж байна. Бохирдлоос задлаад нарны эрчим хэдэн үе буурч байгаа тогтоохын тулд одоо энэ хөө цэвэр ингээд шилэн коллекторын цэвэр шилэн гадаргуу болон одоо энэ бохирсон хоёр гадаргуу дээр харьцуулан туршилт хийж байгаа. Эхлээд энэ цэвэр дээр нар маань хэдэн хувьтай нэвтэрж байна. Бохир дээр хэдэн хувь нэвтэрж байна. Энэ хоёрын ялгаараас ерөнхийдөө гараад ирнэ гэсэн үг. За энэ хоёрын одоо хэмжээг болохоор ерөөсөө хүчтлэр тэрхүү дата логер дээр хэмжээд авчиж байгаа. Гадаах бодит орчны туршилтаас гадна лабораторийн орчинд хийх туршилт маш чухал. Улаан, ногоон, цэнхэр гэсэн 3 өөр долгионы урттай лазер дээр хийдэг туршилтаар нарны вакуум коллекторыг бүрэн хэмжих боломжтой. Хэмжилт судалгаагаар манай орны нөхцөлд нарны коллектор хэрэглэхэд цэвэрлэгээ чухал болох нь тогтоогджээ. Бид нар судалгааныхаа зорилгоор одоо бодит орчинд буюу 5 бодлогын газар яг ийм нарны коллекторын систем ашигладаг айлд ингээд туршилтаар коллекторууд байрлуулсан байгаа. За энэхүү коллекторуудыг байрлуулахдаа бид нар сар тутам 2015 оны 10 сараас эхэлж нийтдээ 8 сарын туршилт хийсэн байгаа. За энэ хугацаанд яг энэ таяар харагдаж байгаа коллектор болол 5 сарын турш бохирдсон коллектор байгаа. За 5 сарын турш гэдэг нь яг 10 сараас 2 сарын турш буюу яг Улаанбаатар хотод Монгол улсад эд хүүтний эрч чангараад за энэ хүмүүс нөгөө галаа түлээд нөгөө дулаанаа хангах гад энэ үеэс нөгөө агаарын бохирдлоо их нэмэгддэг үе. За энэ үеийн нэмэгдлээс ингээд 5 сарын турш ямар ч хөдөлгөөнгүйгээр ингээд байрлуулсан коллектор маань харагдаж байна. За энэ коллектор маань ингээд нарыг 100% нэвтрүүлэх ёстой байтал бохирдлын нулимс болохоор ерөөсөө 48% л нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүү агаарын бохирдол маань ерөөсөө 52%-ийг буруутгаж байна гэсэн үг. Нарны вакуум коллекторын системд холбогдсон айл өрхүүд халаалтынхаа 30%-ийг нарны эрчим хүчээр, 30%-ийг цахилгаанаар, 30%-ийг гэрийн зуух галласнаар хангадаг. Гурвалсан халаалтын систем нь эрчим хүчний ачаалалд нэмэлт дарамт өгөхгүйгээр зохицуулалт хийх боломжтой боловч харьцангуй өндөр үнэтэй. Судалгаанд хамрагдсан айлуудын нэг нь утааны голомт болсон газар амьдардаг. Манайх энэ нарны системийг тавиад ер нь 3 жил гарсан болж байна. Тэгээд яг уг нь бол яг хэрэгтэй гол зорилго нь бол өвөл хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгээ өвөл болохоор манайх одоо нараа ингээд ашиглая гэж одоо нар гаргахлаар их утаатай болчдөг. Утаатай болчихлоор ингээд бүрхээд айгу нөгөө нарны гэрэл наашаа орж ирэхгүй. Тэгээд нөгөө ажилдаг юуныхаа дагуу 100% ажиллаж өгч чадахгүй. Тийм болохоор айгу явдалтай утаанаасаа болоод бас утаач ингээ бүр нарыг халахлах хэмжээний бүр амар болчиход байна шүү дээ. Тэгээд яг хөө энийг тавьснаар нүүрс бол түлэх хэмжээ бол харьцангуй багассан. Үнэхээр багассан. Энэ айлын нарны коллекторыг дээвэр дээр суйрлуулсан учраас шилэн гуурсыг арчиж цэвэрлэхэд төвөгтэй. Үүнээс болж нарны эрчим бүрэн дотогшоо нэвтэрч чаддаггүй байна. 3 сар бохирдсон коллектор дээр туршилт хийхэд нарны эрчим 30%-аар буурч байгаа нь тогтоогджээ. Энэ нь 100% нэвтэрч орох ёстой нарны эрчим бохирдлоос болон алдагдаж, 70% нь орж, 30% нь алдагдаж байна гэсэн үг. Гэтэ уг нь энэ нарны юу ингээд ашиглаа сураад энийг хөгжүүлээд гоё ингээд яах юм бол харьцангуй манайх одоо жишээлбэл нам даралтаар 1 сард портер
нүүрс төлдөг байлаа гэж бодоход тэр чинь баг тал нүүрсийн манах түлхээ болчихж байгаа ш. Нэг өрх юу гэдэг 2 портер нүүрс түлхэх байсан бол ингээд ийм гоё системтэй болоо дулаанаа зөв шидээ зохицуулаад ирэхлээр 2 портерынхоо 1 портер талын 50% нүүрс түлхэхгүй байл та. Тэгт чи ингээ олон айлынхаа тоогоор ингээ бодоод үзэхлээр тэр утааны чинь талаа баг ингээд арилж байгаа байхгүй. Утаатай тэмцэх нэрийдлэр өндөр үнэтэй нарны коллекторыг суйрлуулж орхиод явсныг багш оюутнууд нийлж байж тохиргоог хийсэн байна. Тэд 3 жилийн турш хийсэн судалгааны ажиллаараа утаан дундах нарны коллектор хэрхэн зүй зохистой, зардал багатай ажиллаж болохыг судлан тогтоожээ. Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн өөр нэг туршилтын объект нь утаанаас хол. Ургах наран хорооллын ойр байдаг айл юм. Утаа багтай, цэвэр орчинд нарны эрчим сайтай ийм байрлалд нарны коллекторыг суйрлуулахаас эхлээд бүхий л ажлыг хариуцсан хийж, ажлынхаа үр дүн үзэхээр хэмжилт хийдэг байна. Бид нарны зай биш, нарны дулааны коллектор ашиглаж байгаа шалтгаан бол нарны зай бол ашиглуулын коэффициент нь 20 хүртэл өвтэй байдаг. Тэрнтэй харьцангуйгаар нарны дулааны коллектор бол яг энэ дээр хувиргалт нь бол 60% байдаг. Тийм учраас хэрвээ дулааны хэрэгцээндээ бол нарны дулааны коллектор ашиглавал илүү үр дүнтэй гэсэн. За тэгээд 7.5 м2 талбайтай нарны коллекторыг 60% ашиглуулын коэффициенттайгаар ашиглахад бол 4.5 кВт-ийн эрчим хүчийг одоо байшин дотор оруулж чадна гэсэн үг. Бүтэн жилийнхаа хугацаанд нь аваад үзэхлээр хэрвээ сайн ажиллуулж ашиглаж чадах юм бол бид нэр дулааныхаа асуудлын 50% 50 хүртэл хувийг бол нарны дулааны коллектороор шийдэж чадах юм байна гэдгийг бол бид нэр нотолж харуулж байна. Өмнөх айлын нарны коллектор дээвэр дээр суйрлагдсан учраас арчиж цэвэрлэхэд төвөгтэй. Тэр хэрээрээ хүчин чадалдаа хүрч халаадгүй. Харин эдний хувьд утаа багтай орчинд арчиж цэвэрлэхэд амар байдалд суйрлуулсан болохоор ашигтай ажиллаж байгаа нь гэрийн эзэдийн яриа хийсэн хэмжилт зэргээс мэдэгдэнэ. Энэ орон сууцныхаа дотор талд бол энэ вакуум коллекторын усны танк байрладаг. Энд бол одоо 500 литр танк байрлаж байна. Энэ рүү гаднаас нарны коллектороос ажлын шингэн урсаж орж ирээд энд байгаа ноцоосон дээр шахуургаар албадмал шахуургаар одоогийн байдлаар гаднаас бол 70 градус 69 градусын халуун тосоол орж ирээд энэ танктай усыг халааж байна. Тэгээд танктай ус болохоор хоёр дахь шахуургаар албадмал шахуургаар цонхны доорх пар руу халаалтаа өгч байгаа. За танкын доторх температур бол 55 градустай байна. Гаднаас орж ирж байгаа халуун тосоол энд явж байгаа ажлын шингэн бол 68 градустай ажиллаж байна. Удирдлагын систем болохоор температурын нөхцөл байдал, цагны тохируулга зэрэг дээр үндэслээд хамгийн тохиромжтой байх утсаар системийг ажилуулдаг юм байгаа. Тэгээд энэ систем дээр бид нэр Монголынхоо нөхцөл байдалд тохируулаад яаж зөв ажилуулах уу гэдэг тал дээр гормын одоо удирдлага гормын наривчсан тохиргоонуудыг хийгээд үнэхээр оновчтой сайн ажиллаж гин үү гэдгийг нотлохын тулд маш олон цэгүүд дээр температурны хэмжилтүүд хийгдэж байгаа. Энэ танкын дотор болохоор цахилгаан халаагуур 3 кВт-ийн цахилгаан халаагуур байрладаг. Тэгээд яг өвлийн эд 12 сард бол нарны эрчим буурдаг. Тийм учраас нарны коллектороор бол халаалтыг бүрэн хангаж дийлдэггүй. Энэ үед шөнийн хямралтай эрчим хүчний тарифыг ашиглаад цахилгаан халаагуураар шүн ажилуулах юм тохиргоон дээр тавьж ажилуулдаг. Тэгэхээр энэ айл бол нарны коллектороор ажиллан цахилгаан халаагуураар нэмэлт халаалттай ажиллан дээрээс нь 100-аа бас түл нэм 3 үүсгүүртэйгээр одоо дулааны асуудал шийдсэн хэлбэр байна. Манайх энэ өвөлтөө бол бас манайх төлш нүүрсүүлнээ төлчдөг байсан. Манай энэ ч бас яхан хайцсан гоос өвөлтийн газар шүү дээ. Тэгээд энэ жил одоо халаалттай учраас гал баг төлж байгаа, өглөө орой төлж байгаа.
Тэгээд яг өдөр ингээд нар гарцсан цогмохоо нар орцсон жаахан дулаан үедээ бол багц үлж байгаа. Тэрнээс болоод манайх нүүрсний хэмнэлт одоо түлээ нүүрсний хэмнэлт гарч байгаа. 5% сайхан. Бид ч уучин бас ингээд шалмалнаас жаахан хүйтэн чинь шиг орой морой хуцнаар тайлхад бас ингээд жаахан тийм хуцтай байж жаахан ганцаардаг хүмүүстэй ингээд нэмэлтээд ирэх юм бол бас жаахан тийм сэр хүн шиг байдаг байсан бол одоо бол тийм байхгүй. Айгүй сайхан цаа. Шүн дээрээсээ тийм олон гэрчлэл тавих шаардлагагүй. Одоо утаа багсгах гэдэг хүн болгоны л одоо засаг төрийн бодлого бидний хүмүүрийн одоо бодлого болцсон. Хүсэл болцсон байгаа үед бол галыг багсгах төлн нүүрсийг баг төлнө гэдэг чинь утааг бол тодорхой хэмжээгээр багсгаж байгаа. Өнөөдөр нарны эрчим хүч тэр дундаа нарны зайн технологиг өргөнөөр ашигладаг болсон. Нарны фото цахилгаан үс хүрийн технологи Монголд улам бүр нэвтэрч байгаа. Манай улсад ажилладаг нарны зайн 2 үйлдвэрийн нэг Sanco Solar Mongolia нарны зай дэлгэцийн үйлдвэр нь сэргээгдэх эрчим хүчний судалгаан дээр Монгол улсын их сургуультай хамтран ажилладаг. Түүнчлэн оюутнууд энд дадлага хийж төгсөгчд нь мөн энд ажилладаг байна. Монголд хэрэглэгдэж байгаа олон төрлийн нарны зайг хүчин чадлын хувьд ямар байна уу? Тэгээд удаан хугацаанд хэрэглэх явцад илэгдэл хорогдол ямар байна вэ гэдгийг тогтмол энд хэмжилт хийдэг, жил болгон хэмжилт хийдэг. Манай МУИС-ийн туршилтын талбай Дорногов аймгийн Сайн Шанд хотод байрладаг. Тэнд манайх 8 төрлийн нарны зайг одоо бодит орчинд нь хэмжилт хийдэг. Тэндээс авчирсан 4 ширхэг нарны зайг бид өнөөдөр хэмжилтэнд оруулж байна. Жишээлбэл энэ үйлдвэрт үйлдвэрлэгдсэн энэ нарны зай бол говьд 6 жил ажилласан байна. Тэрний дараа ямар байдалтай байна вэ гэдэг бид энэ сая хэмжиж үзлээ. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ нарны зай гэлтгөө бусад нарны зайнууд дунджаар жилдээ 0.5%-аас 1% хооронд илэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл бид нар 100 ваттын нарны зай худалдаж авлаа гэхэд 10 жилийн дараа тэр маань 5% ас 10% хүртэл хүчин чадал нь буурсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл 95-аас 90 ваттын чадалтай болсон байна гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бас нарны зай наслалтын явцдаа илэгдэж хорогддог гэдгийг бол ойлгох хэрэгтэй байгаа бид нар. Хятад үйлдвэрлэгдсэн ийм нарны зай байна. Тэгээд бас говийн нөхцөлд адилхан хэмжилтэнд орсон. Яг одоогийн байдлаар 43 ваттын эрчим хүч гаргаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бас ийм чанар муутай нарны зайнууд бас манай зах зээл дээр нэлээдгүй зарагдаад байгаа маа. Тийм учраас одоо итгэмжлэгдсэн лаборатори байгуулж орж иж байгаа нарны зайг бас чанарын шалгалт хийж чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчид хүргэх шаардлагатай байгаа. Малчт маань ерөнхийдөө бараг 90% одоо өнөөдөр сэргээгдэх хүчин хүчийг хэрэглэж байгаа нарны панелыг. Одоо тэрнтэй адилхан одоо Улаанбаатарчууд буюу бидний одоо хэрэглэх цаг нь болж сэргээгдэх хүчин хүч маань тийм нарны панел маань ямар ашигтай, ямар давуу талтай гэдгийг бол бид нар ойлгодог боллоо нэг үе бодвол одоо олон улсын стандарт TÜV Renault Japan стандартыг авахад Монгол улсын их сургуулийн маань багш хамт олон ажиллаж хамт олон маш их тус хүргэсэн. Энэ сертификатын хүчинд өнөөдөр бид нар Монголд үйлдвэрлэв гэсэн бүтээгдэхүүнийг олон улсад экспортлох үе хаалга маань нэгдсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдол гадаад орчноос гадна дотоод орчинд ямар байгаа талаарх судалгааг Монгол улсын их сургуулийн багш судлаачид хийж байна. Дотоод орчин гэдэг бол хүн өдрийн 80 орчим хувийг өнгөрүүлдэг орчин. Бидний амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөдөг дотоод орчны агаар гадаад орчноос дутхааргүй бохирдолтой, зарим элемент найрлагын хувьд өөр боловч ихээхэн хамаарал бүхий бохирдолтой болох нь энэ судалгаагаар тогтоогджээ. За бид нар
Улаанбаатар хотын нэлээд олон цэгүүдээс гадаад болон дотоод орчин гэсэн юм хоёр юунуудаас цэгүүдээс ялгаатай байршлуудаас бол агаарыг соруулж дээж авсан байгаа. Жишээлбэл манай ажлын өрөөнд 8 цаг одоо агаарыг соруулсан байгаа. Яг ийм одоо цагаан фильтрийг бид нар хийгээд 8 цаг соруулсан. Уг нь олон улсын стандартаар 24 цаг соруулдаг боловч хэрвээ 24 цаг соруулах юм бол нөгөө багаж маань эвдэрх ийм одоо шүрэгдэлтэй учраас 8 цаг соруулсан. Яагаад 8 цаг соруулсан бэхээр та одоо энийг харах ба. Цав цагаан байсан фильтр маань одоо ийм одоо бохир болж байгаа. Үнэрлээд үсэх юм бол эндээс нийл нүүрсүүдний утаа үнэртэж байгаа шээ. Ийм хар болтлоо. Тэгээ энэ бол дандаа PM 2.5 буюу нарийн ширхэг тоосон ч. Энийг бол одоо бидний амьсгалын эрхтнүүд бол энийг шүүж чадахгүй. Хүний уушигч шууд хүний уушгинд очиод бидний уушиг бол нэг ийм өнгөтэй болж одоо бидэрт нөлөөлж байна гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ дотор ямар элементүүд байна вэ? Энэ хүний бид хэр нөлөөтэй вэ гэдэг судалгааг бол бид нар Японы Каназава их сургууль дээр бол хийж байгаа. Эхний дээжүүдээ бол сая ингээ явуулчаад байж. Тэгэхээр дотоод орчин маань бол ер нь гадаад орчинтой бол ер нь ялгаагүй ийм бохирдолтой байна. Тэгээ бидэрт нүдэнд сайн харагдахгүй учраас бид нар бас тэрнийг сайн мэдэхгүй байна гэсэн ийм дүгнэлт хийж байгаа. За энэ манай өрөөнөөс жишээлбэл хотын төв тэрнээ бохирдол яагаад дотоод орчноос авсан бохирдол ихтэй байна вэхээр одоо манай өрөөний цонхны одоо энэ эрзэн бол маш муутсан. Одоо ингээд сууж хат араас бол байнга шийгдэг. Харьцангуй нөгөө паран сайн олдог учраас өрөө бол дулаахан байгаад байдаг болохоос биш маш ийм шигэлтэй гаднаас шороо тоос их орж ирдэг ийм өрөө байна. Тэгээ дээрээс нь зам руу гарсан ийм цонхтой өрөө байна. Учраас манайх бол бас их тоостой гарсан гэж бид нар бол өөрөө ихний дүгнэлтийг бол хийж байгаа. Цахилгаан станц орчим, гэр хороолол, хотын төв, орон сууцны хороолол зэрэг харилцан адилгүй цэгээс дээж авчээ. Хэдийгээр бохирдлын хэмжээ бага зэрэг ялгаатай гарсан боловч хамгийн бага бохирдол нь хүртэл хүний эрүүл мэндэд аюултай хэмжээнд хүрсэн байна. За одоо гэр хороолол орчмоос авсандаа зүгээр ингээд энийг ингээ онгойлгоход битүү утаа үнэртэж байгаа байхгүй. Офис орчмоос юм хотын төвөөс авсандаа зүгээр шороо үнэртэх жишээтэй нэг тоос орогчны дотортлыг цэвэрлэхэд үнэртэх шороо үнэртэх жишээд. Хоорондоо баг зэрэг зүгээр үнэрийн хувьд зүгээр энгийнээр илэрхийлэхэд өөр байгаа юм. Тэгээ бидний нарийн шинжилгээгээр бол хоорондоо элементүүд маань бол өөр гарах нэ. Гэхдээ бүсээс хамаарат нэг цэвэрхэн гарсан цэг бол одоогоор бол алга. За гэр хорооллоос авсан цэгүүд маань бол ер нь бол бүгд хоорондоо ерөнхийдөө төстэй. За энэ болохоор PM 2.5 бид нар арай өөр шүүлтүрээр ерөнхийдөө авдаг. Энэ дөрвөн шүүлтүр дээр тусч авдаг. За энэ маань бол бас цагаан байх хэвчээс бол бас тас харуулцдаг. Одоо ингээл онгоолгонгууд ерөөсөө өрөөгөр дүүрэн баг нүүрсний үнэр үнэртэж эхэлж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр дотоод орчноос бохирдлоос хамгаалахын тулд ерөөсөө энэ цонхныхоо битүүмжлэлийг сайжруулъя. Дээрээс нь агарын бохирдол хамгийн их байгаа энэ оргил цагуудад бол ер нь цонхыг аль болох онгоолохгүй байх. Ер нь болж өгвөл онгоолохгүй байх. Онгоолгосон ч бохирдол одоо хамгийн бага байдаг. Үүрээр ч юм уу те. Эсвэл өдөр одоо нэг 11-аас 12 цагийн үед ч юм уу цонх онгоолгож өрөөндөө салхих. Эргэлт хийх ийм шаардлагатай. Тэгвэл бусад үед бол хэрвээ цонхон голхол юм бол улам л гаднаас бохир агаараад орж ирэх чинь. Зарим одоо цонхны битүүмжил сайтай зам руу хараагүй цонх энтер ч юм уу хийхэд бол харьцангуй бохирдол бол бага байна. Тэгэхээр энэ бол бидний шалтгааллах одоо дотоод орчны агаарын бохирдлоос өөрийгөө сэргийлэх бас боломжууд байна гэж харж байгаа. Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн энгийн бөгөөд хүн бүхний хийж чадах зүйл бол хан туурга, хаалга цонхоон сайтар дулаалах, битүүмжлэх явдал гэсэн дүгнэлт эндээс гарна. Үүнийг нарны вакуум коллектор тавьсан айлуудын жишээ бас харуулна. Айл өрхүүдийн гэр байшингийн дулаан алдагдлыг олж тогтоох, дулаалгын аян өрнүүлэх нь утааг багасгах энгийн нэг арга байхыг үгүйсэхгүй. Цонх ингэж дулааснаар одоо манайх чинь ерөөсөө энэ гэр хороол нийт айл бүгдөө гэж би хэлж мэдэхгүй зүгээр. Ер нь миний мэдгээр ихэнх нь л ерөөсө 100 айлын вакуумаас л авч байгаа шүү дээ. Вакуум цонх. Тэгээд тэр нь яг стандартын тэр шаардлага юм хангадаг ч юм уугүй ч юм уу тэг хэцүү. Манайх бас нэг хангадаггүй бас тийм хөлих цонхтой тэгэл тэр үрээс хийгээл. Тэгээд яг хуу дотор талаас нь ингээм битүү гэлгар юугаар цаасаар ингээм битүүлээд тэгээд шилэн дээр нөгөө юм бөмбөлгөн юм цаас ингээ наагаад ингээ тэгээд ирсэн чинь зүгээр пинк гэдэг нөгөө хаалхаа сингэнжсэн юу гэж ингээ хаачихлаа хаалх хааж байгаа юм шиг пинк гэдэг хамаагүй дулааны алдагт багсгах юм л. Өөрөөсөөс л эхлэхгүй бол энэ дээшээ 1000 харж боож өглөө гэдэг нэмэр байхгүй. Өөрөөсөөс эхлэе. Саяхан ч нөгөө боож өглөө гэдэг юун дээр нөгөө жагсаал боллоо шүү дээ тий. Тэгээд тэр жагсаал дээр ингээд анзаарж байхад тэр улсуудын одоо бид нар л утаатай байна боож өглөөл гээл жагсаад байгаагаас биш
яг энэ утаанаас ер нь яг яаж гарахын гэсэн тийм ухаалаг тийм шийдэл юу юм мэдэх хүн байхгүй. Яаж гарахын ингээл улмал ингээл бухимдаал утаандаа багшрал ингээл ах юм уу гэл. Тэгэхэд одоо тэрний бас нэг багасгах бид нар одоо шууд утаагүй болчихно гэдэг угаасаа худлаад тэр хошин шог дээр гардаг шүү дээ. Яавал утаагүй болох вэ гэсэн чинь 100 болвол утаагүй болно гэдэг шиг л 100 утаагүй болно. Тэгэл агаар бохирдлолтой тэмцэхэд олон талын арга хэмжээг урт, дунд, богино хугацаанд авч ажиллах шаардлагатай. Энэ тэмцэлд элдэв зүйл туршиж цаг хугацаа алдах учиргүй. Эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож тэдний хийсэн судалгаан дээр түшиглэж байж бид хүссэн үр дүндээ хүрч чадна. Биднэрт ойрын хугацаанд хийх боломжтой өөр ямар ажил вэ? Ялангуяа менежментийн ямар зүйлс байна вэ гэхээр Улаанбаатар хотын одоо өндөр хүчлийн доор буусан айлууд, үерийн аман дээр буусан айлууд, одоо гол горхины одоо хаяа татам гэдэг одоо өвөлдөө одоо ингээд мөсөн давтчихдаг, усан давтчихдаг ийм айлууд. За эсвэл гууж алганы одоо орчин буусан айлууд, цэвэр усан сангийн одоо дэргэд буусан айлууд тэгээд зөвшөөрөгдөггүй газар буусан айлууд гэхэд нийт гэр хорооллын айл өрхийн 12-оос 13% эзэлж байна. Энэ ойролцоог нь 14-15 мянган айл байна гэсэн үг. Тэгэхээр энэ айлуудыг жишээлбэл бид тэр айлууд маань ч өөрсдөө эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой учраас тэдгээр айлуудаа ч хэрэгтэй эдгээрийг бол өөр одоо зөвшөөрөгдөх бүс рүү шилжүүлэх шаардлагатай. Үлзий тороол руу муу тахилт руу ч юм. Ингэснээр бол агаарын бохирдлын голомцод байгаа айлуудыг бид одоо зөө шилжүүлж аль алиндаа одоо хэрэгтэй үйлдэл хийснээр бол агаарын бохирдлыг бол бараг 10 орчим хувиар бол бууруулах ийм боломж бол хамгийн ихний ээлжинд бол байна гэж харж байгаа. Бидний ирээдүйн эрчим хүч бол сэргээгдэх энэ үгийг бүгд сайн ойлгож байгаа. Энэ юу гэхээр сэргээгдэж юм. Дуусахгүй гэдэг утгыг агуулдаг. Тэгэхээр энэ сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн нийтийн чиг хандлага болсон. Монгол улс маань ч гэсэн энэ дээр маш анхаарлаа хандаж Монгол улс сэргээгдэх эрчим хүч маш асар их нөөцтэй орон. Тэгэхээр бид нар энэ жижигхэн энэ дөрвөн уулынхаа дундах энэ агаарыг бол бохирдлыг бид нар маш амархан аргаар арилгах боломжтой. Агаар дахь нөөц хүчлийг хийх багасгах гол хүчин зүйл маань сэргээгдэх эрчим хүч. Сэргээгдэх эрчим хүчийг одоо хүссэн хүсээгүй бид нар энэ дэлхийн төлөө бид нар ирээдүйн 21-р зууны эрчим хүч болно. Тэгэхээр энэний төлөө бид нар гарч байгаа компани судалж байгаа судлаачид болон энэ хүмүүсийг дэмжиж ажилласаа гэдгийг хүсмээр байна. Европын орнууд бол хоорондоо эрчим хүчний сүлжээгээр холбогдсон байдаг. Азийн орнууд маань одоо хоорондоо эрчим хүчний сүлжээгээр хараахан холбогдож чадаагүй байна. Азийн супер сүлжээ санаачлагыг бол манай ерөнхийлөгч дэвшүүлэн тавьж Азийн орнууд хоорондоо эрчим хүчний сүлжээгээр холбогдоод түүн дээр сэргээгдэх эрчим хүч Монголын талаас бол Монголын говьд зүйл нутгаас нарны эрчим хүчээр, салхины эрчим хүчээр энэ Азийн супер сүлжээг хангах боломжтой гэсэн тооцооллуудыг одоо олон жил судалж гаргасан байдаг. Эднэрт энэ ажил ч гэсэн МОЙС бол олон жил ажиллаж оролцож ирсэн. Тэгээд энийг бодит байдал дээр нь хэрэгжүүлэх ажил бол яхахгүй одоо ийм нарны зайн үйлдвэрлэл байгаа. Тэгэхээр манай дээр бол ийм нарны зайн дэлгэцийн үйлдвэрлэл ингээ хөгжөөд боловсон хүчин бэлтгэгдэж байна. Өшөө цаашлаад нарны элементийн үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй байна. Мөн түүхийдээ үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Тийм ирээдүй бол ойрхон гэж би итгэж байна. Сүүлийн жилүүдэд харьцангуй тогтворжиж байсан Улаанбаатарын агаарын бохирдол энэ жил өмнөх 2 жилдээ харьцуулахад нэмэгджээ. Энэ нь сүүлийн жилүүдэд дулаан байгаад энэ жил хүйтэн өвөл болсонтой холбоотой. Хүйтэрхийн хэрээр галлага нэмэгдэж, тэр хэрээр агаар дахь бохирдуулагч бодис нэмэгддгийг хүн бүхэн ойлгодог. Харин яаж утааг багасгаж агаарын бохирдлыг бууруулахыг тэр болгон мэдэхгүй. Нэгэнт бүх нийтээр нь орон сууцжуулах боломжгүйгээс хойш гэр хорооллын халаалтыг өөр арга замаар шийдэх гарц хайж олох хэрэгтэй. Үүний тулд сэргээгдэх эрчим хүчний технологиг ашигласан бодиттой төсөл хэрэгжүүлэх нь үр дүнтэй хэмээн судлаачид үзэж байна. Бусад улс орны агаарын бохирдлоос ангижирсан арга технологиудын нэг нарны дулаан, нарны цахилгаан үүсвэрийн технологиг нэвтрүүлэх нь утааны эсрэг тэмцээлд урдаан барих үр дүнтэй арга байхыг үгүйсгэх аргагүй юм.